За энэ дээр хамгийн гол нь ямар асуудал гарсан бэ гэхээр яг хувийн өмчийн туйлын эрхтэй адилхан эрхүүдийг төрийн өмчийн харилцаан дээр саяны хэлсэн нэр томьёо ангиллаас хамаарат олгож эхэлсэн. Өөрөөр хэлбэл наривчид заагалж одоо өгөөгүй. Гэтэл төр гэдэг маань өөрөө одоо тэр хувь хүн гэдэгтэй адилхан өөрт нь анханаас нь заяагдмал тийм өмч гэдэг ойлголт байна. Төр гэдэг маань өөрөөр хэлбэл тодорхой одоо онол талаасаач тэр одоо ард түмний өөрийнх нь нийгмийн гэрээр гаргаж ирсэн тэр бүтэц болохоос биш өөрөө тусдаа нөгөө гаргаж ирсэн ард түмнээсээ тусдаа өөртөө өмчтэй байдаг ийм ойлголт угаасаа байж таарахгүй болж ирж байгаа. Төрийн өмч бол нийтийн зориулалттай төрийн өөрийн өмч гэдэг хоёр хон ангилсан. 1602 онд дэлхийн анхны хувьцаат компани байгуулагдсан. 1610 онд корпорацийн засаглал гэдэг нэр томьёо анх хүн төрөлхтний үгийн санд орж ирсэн. Ингээд дэлхийд бол одоо сүүлийн 400 жил яваад корпорацийн засаглал гэдэг юм чинь бол төгсөрсөн байхгүй юу? Төгсөрсөн. Ер нь бол гадны орнуудыг хараад ахаар ангиллыг хоёр шалгуураар хийгээд байна. Нэг нь хэний эзэмшилд байна вэ гэдгээр нэг ангилаад байна. Нэг хоёрдугаарт нь энэ хөрөнгө ямар зориулалттай хөрөнгө вэ гэдгээр нь ангилаад байна. За ингээд энэ ангиллыг аль алиныг нь манах бол бас тодорхой төвшөнд авч үзэх хэрэгтэй юм шиг байлаа. Нэгдүгээрт энэ бол төрийн хөрөнгө биш. Иргэдийн эзэмшлийн хөрөнгө, нийтийн эзэмшлийн хөрөнгө, ард түмний хөрөнгө. Ард түмний хөрөнгө түүнийг төр эзэмшиж яваал хэлбэр байхгүй юу? Тэр агуулгаар нь бид нар хэний эзэмшил вэ гэдгээр нь эхлээд нэг ангилж үзээд дараагийн ангиллаа бид нар хийхдээ энэ хөрөнгө ямар зориулалттай орж ирж байгаа хөрөнгө вэ гэдгээр нь бид нар ангилж үзэх ёстой. Ингээ өнөөдрийн байдлаар ерөнхий байдлаар харах юм бол нийтийн хөрөнгийг ерөнхийд нь харахад бол бүх нийт иргэд тэгш хэрэгтэйгээр орж ашиглаж болдог хөрөнгүүд байдаг. За мэдээж гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн тийм ээ эдгээр бүгдээрээ. Үүний зэрэгцээ төрийн байгууллагын хэвийн чиг үүргийг үйл ажиллагааны хэвийн байдлыг хангахад чиглэгдсэн захиргааны хөрөнгүүд гэж байдаг. За 3 дугаарт нь төр өөрөө яалтж байхгүй эдийн засгийг зохицуулах чиг үүрэгтэй ч гэсэн нөгөө талаасаа өнөөдөр үр ашиг олох зорилгоор бизнесийн харилцаанд ороод байгаа. Энэний гол хэрэгсэл нь өнөөдөр хувьцаа болчиход байгаа. За ийм учраас үр ашиг бий болоход чиглэгдсэн 3 дахь ангиллын хөрөнгө байгаа. 4 дахь маш том ангиллын хөрөнгө. Одоо энэний асуудал гарч ирчээд шүүхэд маргаа үүсгээд энэ төр явж байгаа. Тусгай нөөцийн хөрөнгүүд байгаа. Ерөөсөө л төрийн бүхэл бүтэн тэр 27/8 сангийн хөрөнгүүдийг бүхэлд нь ярьж байгаа. Одоо жидүү мэдүү ороод яваад байгаа шүү дээ. Энэ сангийн хөрөнгийн удирдлагын асуудал гэдэг бол 4 дахь том бүлэг хөрөнгө. Энэ 4 бүлэг хөрөнгийг дөрвүүлэнгийн бид нар одоо бүр нухацтай суурьаар нь авч үзэж зохицуулахгүй бол бидний амьдралын олон суурь асуудалд зохицуулалтгүй байдал нь сөргөөр нөлөөлөд байгаа.